За манай шүү дуусна. За. Welcome to the All Mermaids channel. Back again. Өнөөдөр хэдүүлээ юуны тухай ярих вэ гэхлээр англи хэл хэрхэн сурсан тухай ярина. Би 5 дугаар ангиасаа өдийг хүртэл 7 жил сурж байна. Бараг 8 дахь жил рүү орох гэж байна. Энэ бүх хугацаанд англи хэлний цагаан толгоос ахуулаад өдийг хүртэл маш их зүйлийг ойлгож авсан. Тэгээд хангалттай хэмжээний мэдлэгтэй болсон гэж бол өөрийгөө хэлмээргүй бай. Би өөрийгөө сайжруулаад явахыг айгүй хүсдэг. Надад ер нь болцсон байна гэсэн эцсийн хязгаар ер нь байдаггүй. Тэгж боддог. Ер нь хинтч байдаггүй байх гэж бас боддог. Өөрийгөө хангалтгүй тооцоод өөрийгөө улам илүү дайчлаад явах хэрэгтэй байх. Хичнээн мундаг, хичнээн ухаантай болсон ч гэсэн тэр бол дээд зэргийн асуудал гэж боддог. Англи хэл яагаад сурах болсон бэ гэхлээр миний хамгийн дуртай юм би ер нь 5 дугаар ангидаа ер нь олоогүй байсан. Бага анги өгөхөд тэгээд одоо яна дунд анги руу орлоо. Тэгээд бла 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 гэдэг явсараад 5 дугаар анги, 6 дугаар анги, тэгээд 8 дугаар анги бүр боллоо. Тэгсэн чинь манайх ингээд чи ер нь дууны үг lyrics-ийн бичээд тэгээд дуулаад гоё ингээд сурвал бас гоё штэ. Тэгвэл бас англиний дуудлага энэ төр сайжирдээ штэ гэж хэлэхгүй. Тэгээ би тийг тухайн үед нэрээ тэгж үздэг ч юм уу. За шиг ч юм уу. Тэрхүү хандлагатай ингээд байдаг байсан. Тэгсэн чинь нэг өдөр л надаа нэг гоё дуу бүр толгойд маань ороод тэгээд дуулмар санагдаад байдаг болсон байхгүй юу. Тэр нь ямар дуу байсан гэхлээр You Belong With Me гэдэг Taylor Swift айгуу гоё дуу. Бис өмнөх бичлэгэн дээр ч гэсэн хэлжсэн. Тэр дууг хамгийн анх ягаан дэвтэр дээр биччихсэн юм аа. Одоо хүртэл байдаг заяа. Тэр дууны араас зөндөө олон дуунуудыг үг бичээд ер нь бол дуусгацсан. Бүх нүрийг ингээд бичиж дүүрээд тэгээд цаашдаа ер нь за би ингэж дуулаад үг бичээд болох юм байна гэж одоо өөртөө нэг хэдхэн нэг цагийг л зөвшрүүлэх гэсээр ятл нэг 2 хоног болчихдог байхгүй. Бичгээд явах юм багта 10 минут болдог. Айгуу заяа. Бичээд үзлээ. Нэг үгийн бичээл ингээл англи. Тэгэхэд бол англи үсэг үгнүүдийг бичгээр чинь ингээд дүдлэгддэг юм байлээ. Одоо жишээ You're on the phone with your girlfriend, she's upset гэдэг line мөр байлаа гэж бодоход яг тэрийг би дуулах хэвээр нэрээ ингэж бичигддэг байсан шүү. Ингэж дуудагддаг байсан шүү дээ. Pronunciation ийм утгатай байсан шүү гэдгийг ингээд нүдлээд авчдаг гэсэн. Мен бол юу ярих гэдэг нь гэхлээр энэ надад айгүйх нөлөөсөн баггүй. Англи хэл сурахын тулд ер нь ямар ч хэлийг сурахын тулд мотивашн гэдэг зүйл айгүй чухал. Хэрвээ би солонгос хэл сурмаар байвал K-pop-ийн дуунуудыг өдөр алган сонсоод ямар ч нэг солонгосын хамтлаг K-pop хамтлагт айгүй дуртай болох хэрэгтэй байх гэж би боддог байхгүй. Тэгжээж би өөрөө тэр хэлийг сурахын тулд мотивашн аваад, инспирэшн аваад тий бүр улам тэр хэлийг сурах хүсэл эрмэлзэлтэй болно тийм үү. Ямар ч шинэ үг байсан, ямар ч шинэ дуудлаа хэлж чадахгүй байсан үг зэргийг бол тэр мотивашн тэр сэтлэрээ даваад гарчдаг гэж боддог. Хамгийн гол нь англи хэл сурах дуртай болсон зүйлийн маань нөлөөллийн нэг бол ялцчихгүй дууны үг бичих байсан. За нэгт тийм байла. За хоёрт болохоор миний сурах арга барил гэх юм бол анхандаа ерөөсөө арга юу олдгүй байсан юм аа. Бүр ямар ч англи үгийг зөв бичиж чадахгүй заяа. Orange гэдэг үгийг ийм итэй бичдэг, A-ийн E болгоод бичдэг заяа. Тиймэрхүү нүдлгээгүй байсан гэх юм уу. Тэгээд явсаар агаад за дууны үг бичиж чаддаг боллоо. Тэгээ арай гайгүй болж байгаа. Гэсэн чи би одоо дараа нь яах вэ? Энд чи үйлдвэрийн бүтэц энтрийг ойлгохгүй ш. Нүдэлцэн гэхдээ зөв бичиж чадаад байна гэхдээ би энэ утгыг нь ойлгохгүй штэ гэж бодгдсон байхгүй юу? Тэгэл хичээлдээ яваал ингээл би ч нөгөө ерхий боловсролын сургууль сурдаг байсан. Тэгээд яг багшийн хийгснээ хийгээд бас текст ойлгоод болж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хамгийн гол нь надад шинэ үг айгу хэрэгтэйсэн заяа. Шинэ үг цээжлэхийн тулд бүр үнэхээр цаг завыг зарцуулах хэрэгтэйсэн. Тэр шинэ үгийг яаж цээжлэх юм? Заяа сонио. Одоо pillow гэдэг үгийг дэр гэж орчуулагдсан шүү дээ. Pillow гэд ямар утгатай үг вэ монголоор гэдэг ойлголтыг юусэн авах чадахгүй. За тийм болохоор нь би ийм жижигхэн цаасан дээр шинэ үгүүдээ бичсэн. Мэдхгүй өгнөдөө тэмдэгнэр, noun, нэр үг, эсвэл үйл үг whatever. Ямар ч үг байсан болно. Тэр үгнүүдээ цаасан дээр бичээд хандаад наачдаг байсан гэх юм уу. Одоо миний энэ арт харагдаж байгаа энийг харж байна уу? Энэ жижиг гих мэтчлэн гэрийнхаа ингээ бүх хан дээр наачдаг байсан заяа. Одоо ч тэр нь байна. Яг үнийг хэлээд. Тэр миний нүдэнд бас айгүйх тогтож үлдсэн болохоор үг цээжлэхтээс хурдан байсан юм уу гэж би боддог. Ямар ч хамаагүй заяа. Хан гэлтгүү зүгээр чи байнга хардаг дэвтэрнийхаа өмнөх хавцан дээр
цээжлэмээр байгаа үгээ бичээд нөгөө sticky notes гэдэг чинь ингээд салж малдаг. Тэр нөөцнэр ингээд наагаад бичдэг гэсэн үг. Доктор алган 3 удаа харах ажилчт юм дөө. Хамгийн гол нь чи тэрийг харахгүй ч хийсэн гэсэн өөрөө сэргийн санах хэвээр. Бүр заавал сэргийн санаад амандаа хилээд matter ямар үг гэж болох юм бэ? Concentrate гэвэл бодох, тунгаах ч юм уу те. Эсвэл coincide давхцах, shirt, trousers, өмд ч гэдэг. Байнгын тавтаалаа. Тэр үгээ мартахгүй. За чи ингээд тэр үгээ бүр мартчихлаа заяа. Бүр мартчихлаа. Тэгвэл тэрийг чи тол бичигнээс биш. Утасныхаа ингээд dictionary мазалаа энтрээс харах биш. Өөрөөхөө тэр sticky notes нэрийг бичсэн үгнээс харуул илүү чи толгойд үлдэнэ гэсэн үг. Тэрнийг яагаад вэ гэхээр нэгт чи өөрийнхөө хүчээр өөрөө бүр ингээд санаатайгаар тэр зүйлийг хийгээд штэ purposefully бүр зоригтойгоор тэр зүйлийг хийгээд байгаа болохоор тархич чинь энэ хүн нэрээ энийг цээжлэмээр байгаа мэн. Цээжлэхийн тулд байн давтаад байгаа мэн гэдэг тархич нь өөрөө за би энийг цээжилж гин кодолчдаг гэсэн. Эхний арга нь бол энэ байла. Sticky notes байла. Хоёр дахь арга нь болохоор тухайн үгтэйгээ адилхан үгийг монголжуулж хэлэх. Concoct гэдэг үг байла л та. Concoct өтгөрүүлэх гэсэн үг хэвгүй юу? Low verb. Concoct гэдгийг яг өтгөрүүлэх гэх энэ аргаар цээжлэх вэ гэхлээр concoct. Энэ аргыг юу нь бол Hippocrates application үг цээжлэх зөндөл аргууд яг тэр л гэсэн үг л дээ. Гэтэ надад болохоор өөрөөр тийг цээжилж зарим нь болохоор айгүй юм урт юмнууд байдаг шүү дээ. Гэтэ би энийг болохоор Memo World гэдэг аппликейшнаас татаж авч цээжилжсэн бас айгүй урт үнэтэй. Concoct гэдгийг concoct болгосон шүү дээ хэдүүлээ. Би тэр том сар мөчөнд өтгөрүүлсэн жуус өгөхөд тэр над руу дайрхаа боллоо. Дайрах гэсэн үг оролцуулахгүйгээр нэг үг цээжлээ заяа. Clemency гэдэг үг байлаа. Халим үнсий гэж хэдүүлээ аваагаар нь монгол руу орчуулъя заяа. Clemency өршөөл гэсэн утгатай. Халим үнсий гэдэг нь clemency өршөөл хоёрыг холбогдуулах тийм үг байгаа байхгүй юу? Энийг яагаад өршөөл болгоч байгаа гэхлээр би далайд живжсэн чинь би халимын гэрхээр үнссэн чинь тэр намайг өршөөсөн. За нэг иймэрхүү weird байх тусмаа айгуу сайн. Өгүүлбэр нь гачин үгтэй. Дараа нь эргээд ботход шууд толгойд үлдэхээр weird хайр гаргийн хүн над дээр ирээд надтай танилцаад бит хоёр ингээд дугуунаад гэдэг чинь тоглоомын талбай ороод тэр гулсууraa сунаад биштэй тэгсэн чинь манай ээж аав чи юу хүн бэ энэ төр гэсэн ч юм уу тий. Гэхдээ хамгийн гол нь weird байх тусмаа л байна. Тэгэхгүй чи зүгээр simple өгүүлбэр авчвал чам дараа нь үлдэхэд бас аяагүй гэсэн байхгүй юу. Гурав дахь арга гэвэл миний ер нь хамгийн хэрэгэлдэм хоёр дахь аргыг нэрээ би ер нь айгу баг ашигладаг байхгүй юу. Зүгээр concoct гэдэг үгийг өтгөрүүлэх гэж цээжилжүүл надад айгу амар санагддаг төрлийн хүн. Та нар аль ч аргыг хэрэглээд үзсэн болно шүү. Concoct гэдгийг өтгөрүүлэх гэж цээжилждэг. Эсвэл evasive гэдэг үг байлаа л да. Болохоор тойроо үг сутгатай. Evasive гэдэг үгээ юм гоо урт өгүүлбэрт оруулаад цээжилчихсэн юм. He told me words that were very invasive about color in the book. Нэг юу сутгатай өгүүлбэр болчих гэхлээр тэр буддаг номны тухай надад маш тойрон утгаар үгнүүд хэлсэн гэсэн утгатай. Жохоо ойлгохдохооргүй гэтээ бас л чиний тархиндаас үлдгүн үлднэ гэсэн үг. Хүн чинь хамгийн weird гэсэн зүйлийг л талгаа дотроо үлдээдэг штеп. Invasive гэдэг чинь нэрээ англи өгүүлбэр тэгж орж ирсэн. Буддаг ном чинь тойрон утгаар гэжсэн штеп гэж шууд тойрон үгээд ороод ирж байгаа байхгүй. За үүнтэй л адилхан. Би энэ 3 аргыг та нартай хуваалцаж байгаа. Яг өөрийнхөө л мэддэг аргууд байлаа. Зөндөл олон аргууд байдаг юм лээ. Хэрхэн хурдан үг цээжлэх вэ? Миний бол хамгийн үр дүнтэй ашигладаг 3 арга бол энэ. Чи хэрвээ өдөрт за би 100 үг цээжлэе, ямар ч хэлний 30 үг цээжлэе гэвэл оройдоо чи ингээ бүх үгийн 2 дахь аргаар туршаад үзсэн. Ямар ч үг байсан. Clemency гэвэл халим үнсий болгоол, habab гэвэл хаваб болгоол нэг тиймэрхүү аргаар маргааш өглөөн нь өөрийнхөө сэрсэн цагтаа өөрөөсөө шалгаад үзэх хэрэгтэй. Тэр үгнүүдээ бүгдийг бичсэн юм уртцаас гаргаад тэгээд бүгдийн эхнээс нь англи үгээр нь бичээд тэгээд ард нь зураас татаад шууд харандаагаар өглөөс ирээл нэрээ ийм үг байсан шүү. Тэгээд цуулаа бичсэн заяа. Тэгээд дараа нь өөрийгөө маш ударгаар дүгнэж засах юм бол чи тэр өөрийнхөө өгөхгүй байсан үгээч тэр дараа нь мартахгүй хүрэх байхгүй юу? Би 4 дахь арга бодох чинь. Одоо жишээ нь threshold гэдэг үг нь болохоор босго гэсэн үг. Noun нэр үг. Би threshold гэдэг үгийг харчаад ихтэй academic words 2 байна уу C1-ийн төвшөнтэй үг. Цааснаар бичсэн маа штэ. За энэ үгний утга нь юу гэж болох вэ? Би хоос орхицсан юм. Яг тэр 30 байна уу 40 байна уу 50 үгийг бүгдийг ингээд бичиж дуусгачаад ганцхан тэр үгийг ингээд 100 утгыг харсан чинь босго гэдэг үг байж байгаа байхгүй. Нэрээ threshold гэвэл энэ
аваа чинь өөрөө нэг юм босгох шиг юм байж тэгэж бодгосон байхгүй. Босгорох уу гэж хэлээ заяа. Гэрийн босгох чинь бомбогоор юм байдаг штэ. Өөрийнхөө тарихын дотор threshold гэдэг үг чинь өөрийнхөө аваагаар чиний миний тарихинд өөрийнхөө утгаар удагдчих штэ, сонсогдчих штэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэл ер нь цээжилсэн гэсэн үг. Гэтэ туршаад үзээрэй. Хамгийн эцэс сүлд нь бүр яах чаргагүй болсон үедээ л хэрэгэлдэг арга юм байна. Бол гэдэг нь босго руу яаж жүрэх гэвдээ гэж бодох үедээ энэ аргыг ашиглах арга байхгүй. За дараа нь болохоор chastise гэдэг үг байгаа. Энэ болохоор шийтгэгдсэн гэсэн утгатай байхгүй юу. Гэтэ энийг хэдүүлээ chast гэдэг ингээд чимхэх гэдэг утгаар ойролцуулаад утгачлаа л та. Тийм үү. Chastise гэдэг юм гот chast гэж чимхийг хэлж байна. Тэгээд чимхэх гэдэг маань өөрөө шийтгэж гэсэн үг маа гэж толгойд оруулж тийм үү. За chastise гэдэг маань chast гэсэн үгтэй ойлгох юмсан. Тэгээд chast гэдэг маань юу вэ? Chast гэж чимхэх шүү дээ. Тийм болохоор чимхэх гэдэг маань шийтгэгдсэн гэсэн утгыг төлөөлж байгаа юм байна гэж шууд за шийтгэгдсэн гэж ороод ирж байгаа. Тэгээ хамгийн гол нь би ингэж сая аягүй урт ингэж нэг бүрчлэн яриад байгаа болохоос чиний тархич нь өөрөө үнийг маш урт хүлээж авна. Заяа. Маш урт бодно гэсэн үг. Сая миний хичнээн секундэд ярьсан урт зүйлийг тархич нь зүгээр 1 секундэд гаргаад ирнэ. Чиний тархиугаас ямар ч компьютер ямар ч ухаалаг гар утснаас илүүгээр ажилладаг гэсэн үг. Тэрний том тод жишээний сайн болж байгаа. За тэгэхээр үг цээжлэх арга дээр юм байна. Хамгийн гол нь байн давтал гэж хэлмээр байна. Repeat and repeat. Repeat after repeat. Тэ? Давцсныхаа дараа ч давт. Ер нь хэл сурахад хамгийн гол юм нь үг штэ. Надад л тэгж боддог. Ямар ч grammar дүрэн байсан, idiom нөгөө хэл зүг хүмүүс илүү зүгээр л үг цээжилч гэж хаанч утсаа ойлголцдог гэж боддог. Тэгээд Франц хэлээр where's the toilet гэж хэлмээр байгаа боловч би тэр өгүүлбэрийг хэлж чадахгүй юм тийм үү. Тэнгууд чи зүгээр л toilet гэдэг restroom гэдэг үгийг цээжилж хэлдэг. Угаасаа Франц ямар ч хэлэнд хар яриа гэдэг юм байгаа штэ. Нэг ойлголцдог хэл яриа. Тэрийг нь зөвөр үг л ахад чи хаанч утсаа ойлголцсон. Хэл сурахад үггүй бол ямар ч юм байгаад нэмэргүй. Юугаа яг зөв байранд оруулж, юугаа яг өгүүлбэрт оруулах гэдэг тодорхойгүй тэр implicated ер нь боломжгүй шүү дээ. Англи хэл сурахад нөлөөлсөн үр ашигтай арга маань ном унших байсан. Яг энэ хүртэл бичлэгээ үзсэн хүмүүст л зориулъя заяа. Англи хэлийг сурахад ном унших айгуу сайн чухал. Ном уншихтаа заяа хамгийн өөртөө тохирсон левелтэй номыг барьж авч унших хэрэгтэй. Чи өөрөөхөө эхлээд төвшнийг тодорхойлох хэрэгтэй тийм үү? Нэг B1 төвшөнтэй, A2 төвшөнтэй байгаа юм. Би арай жоохон сайн да тийм болохоор нэг B2 моёр төвшөнтэй. Чи юу гайгүй дээ A2 моёрыг гэл давчиндөө гэж бодож байвал левелийнхээ л номыг авч унш. A2 байж иж C1, C2, B2-ын төвшөнтэй номыг уншиж болохгүй. Хэрвээ тэгвэл утга зүйн алдаа чи эхлээд өөрөө ойлгож чадахгүй. Бас өгүүлбэрийн бүтэц өгүүлбэрт орсон үгнүүд хүндрэлтэр ирдэг. Тийм болохоор өөрт чи ойлгох гээд маш хүндрэлтэй санагдана. Тэгээд чи шатрна эцээц. Тийм болохоор өөр эхлээд ойлгож байгаа ном авч унших хэрэгтэй. Чи зүгээр захын номын сан ороод танай англи ном чи хаана гэдэг вэ гэж асуугаад англи номын бүгдийг хар. Мэдээж чамд ойлгож байгаа үг байгаа, ойлгохгүй үг байгаа. Тэр дотроос нэг өгүүлбэрийн бариад унш. I love my father because he is my superhero. He always makes me healthy and gives us so much energy, interesting things гэдэг ч юм уу. Гэвч яг бүрэн бүтэн ойлгож байгаа өгүүлбэрүүд чинь тэр ном хэр чам цогч вэ нэ, хэр чам таарж вэ гэдгийг чинь гэрчлэх байхгүй. Ном уншаарай, pronunciation-а бас сайжруулъя гэвэл дуудуулаарай. Чамаас нэг юм унахгүй зүгээр л нэг дэвтэр үзэг байхад хангалттай. Хичээлийнхаа хажуугаар ингээл бичээл. Тэгээ цагч нэг ортгоомдөө яг анхандаа жоохон ядаргаатай санагдал байдیں۔ Ямар их үгүй, ямар их дахиалцтай юм бэ ч юм уу. Тэгээ чи зүгээр дахиалт махилтын зүгээр давтж гин гэдэг нэг юм тэмдэглэгээ олчих заяа. Ингээд би болохоор нөгөө CH ингээд ийм тэмдэглэгээ хийдэг байхгүй. Тэр бас амар зүгээр л тэр хуудастай эргүүлээл угаа дуулж авчихсаа тэрийг харчаад уншиж дуулчих гэсэн гоё сонирхолтой ном авч уншаад бас хитрхийн очимж бас хитрхийн нөгөө уйтгартай ном бол сонирхлыг хөдөлгөж чадахгүй шүү дээ. Хүн бол айгуу сайн хэлэнд дурлуулж өгдөг шүү. Дууныхаа үгийг цээжилчүүл бас их зүгээр. Дууных нь үгийг цээжилчихэд дараа нь хаач утсан. Одоо би солонгосоор нэг дуу цээжилсэн байхгүй. Тэрийг та нарт ингээд хэлж өгөө л доо. Гэтэ яг энэ ямар утгатай дуу гэдгийг нь ол сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн хайрын тухай дуу заяа жоохон уйдгартай нөө аз жаргалтай хөвгтэй нөө гэдгийг нь ол сайн мэдэхгүй. За. Noah 함께 하고 싶은 이들에서 상관 ингээ 이즘내 의성구이라고 их мэдчихлээ. Сая ихтэй би жоохон айгу буруу хэлсэн байж магадгүй. Гэтэ би ингээл солонгосоор яриа сурчлаа штэ гэж мэдрэх айгу гоё байгаа зү. Тийм ээ. Үг сайн цээжлэрэй гэж хэлсэн. Марцнаас би нэг айлц өгсөн. Айгу гэтэ би өөрийнхөө оноог илүү сайн болгомоор байна. Англи хэлээ бүр төгс болгомоор байна гэж бодож байгаа. Тэгээ хэлийг ер нь төгс сурдгуул гэдэг юм бэ лээ. Тэгээ чадах хатгаараа өөрөө дуртай юм чинь хийгээлээ.
хинч намайг шахаагүй, хинч намайг хэлээ сайжруул гэж бас хэлээгүй. Өөртөө л тавьсан зорилго маань энэ. IELTS-ийн би нэрээ 6.5 оноо speaking дээр авсан. Би бол overall-ыг хэлэхгүй. За. Бүр өөрийнхөө I deserve it гэсэн оноогоо л ер нь бичлэгэндээ оруулна. Тэг бүр оруулахгүй ч гэж магадгүй. Энэ оруулахгүй миний дур шүү дээ. За. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан баярлалаа. За, дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Like the cool kids.